Сайн байцгаана уу? Tripling нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Let's hit the road guys. Дэлхийгээр аялцгаа. Үүний сони юм. Чи тэрхэл зузаа авчлаа цасмастаад ингээл явж исэн нөхдүүд өнөөдөр ингээд шорттой нэмэг 27 градус байж идэг. За өглөөний мэнд. За одоо бид хоёр дараагийнхаа зогсоол руу үзэсгэлэнт газар руу явах гэж байна. Өнөөдөр бол одоо цэвэр урд нь ярьж исэн Индианыхаа омог аймагуудаар очино. Одоо өглөөнийхөө цайг уугаад машиныхаа нэг бензин тосын дүүр гэж аваад цаашаа явах нь дээ. What's the name on it? Энэ малгай авч болно шүү. Трамп юм шиг. За ингээд Трамп байдаа гэдэг шүү дээ. Трамптай бас эргэлж болсон хүн баяр хүргээд энэхүү малгайг хүмүүс үзүүлье. Трамптай цаашдын ажлууд мөр өндөр амжилттай бисье. Одоо ингээд баагаар ийшээ ойртох тусмаа ер нь нутгийн хүмүүстэй таарад бас толцтой хүмүүстэй ихнээсээ таарад гэсэн. Одоо яста жинхэнэ өчтөр нөгөө баяраа чи энэ амар нутагт нь очно гэдэг энэ мэндэ нэг сурмар зүгээс яасан. Шантарцыг тааралдаг ба шүү дээ. Шантарт. Тэр зөвлөлт нь малтаж ураадсан тэгээд хэлсэн шүү дээ. Америкийн хоолтой жоохон хүүтэй бол. Америкт бас хатлан цай баг гэж юм байдаг. Энэ дөө байх хэрэгтэй. Бүх юм өмстэй яаж вэ? Орсон газар хүмүүстэй бас. Ер нь халуун цай маа баг. Халуун ус аваад өөрөө найруулдаг. Тэгээд дээрэс нь удаатай хоол ер нь их цог юм. Тэгээд Аз газар л авахгүй. Энтхийн будаанууд нэг юм long grain гэдэг нэг юм нарийнхан будаа. Нэг бол jasmine будаа гэж. Нөгөөх нь үнэр нь манусаас нэг жоохон таалагддаг. Эдгээр чинь бас нэг ер нь жоохон Аз бол Япон солонгос будаа гэж сурсан баг шүү. Энэ бол стагон штэ эдний шил. Үнцэн үе яг 2 удаа. Тэгээд ингээ буу хүмүүр буутаа. Ан тэгдэв л дээ. Бидээ буу авчиж дээ. Тэгээд заавчгүй хийж гарна. Нууж болохгүй. Аял зүгээд явах юм уу? Шагаа байвал солирлох юм шүү. Ингээ үүрж мөрцөж явах юм шүү. За зүгээр зүгэж таа. Зүгээд ах. Имшээ зүгээр загнаа. Ядраатай. Хамахтай явж байгаа юм шиг. Бид солиороо. Амарч онж гинүү. Хамар хатар бүгдийг онж ин. Чи нэг зүйлээ. Наач бол гүйг нь штэ. Яа чи яг матрикс шиг явж штэ. Oh my god! Wow! If you'd like to check that out. Yeah, I was about to say, what's the name on it? It's a 13th bell. Намайг аваад юм. Яви болцсон гэж. Төлбөр төлөх чинь. Зөө. Болоогүй. Хэдэ? Болцсон юм уу? За маань төлж гараад очив. Голомт банк. Universe is everything. Ямар ч байсан өглөөнийхөө цайг сайхан уугаад нэг хүн боллоо. Хүн болсноо. Яс. Би одоо Барако гэж. Барсингой гэж. Тий, одоо тэгээд сайхан энэ замдаа гарна. Шийдэр угаач. Чи нөгөө зөвхөн $5 цонх угаах хөлчлөлтэй. Байгуу нөгөө. За баяра болоо. Чи чадахгүй юм байна.
Болж чадахгүй юм чи. Юу вэ? Чи ингэж арчихгүй. Хуц өөртөө арчих яасэ. Тэ Юта мужийн хувьд бол бид нэр надлан нөгөө Солт Лейк хотод очиод өвлөөлө болсон газар очсон шүү дээ. Тэгээ тэрний тэр байгалийн тогтцсон тэр бол тэр бид нар яг өвлөөлж хэлэхгүй. Ер нь бол цас их ундаг. Тэгээ тэр өвлийн олив болсон газар нь өөрөө тийм уул болгоныхаа амнаас юу тэл юм бэ лээ, тэ. Одоо юу гэдэг гулгадаг замтай. Тэгээд одоо яг энэ хавар явж байгаа энэ бас Ютагийн нэг хэсэг гэхэд чинь бас нэг говьтой, хангаатай, өстой нэг уултай, Өндөр уултай. байгалийн гой тогтцоод их олонтой тийм л мууж юм байна гэж миний хувьд үгж идэхтэй их гоё газар юм аа. Тэгээ бүх юм нь ингээд нэг мууж дотроо байж ихээр бас үзэсгэлэнтэй байгаа шүү дээ. Эхний зогсолт Mexican Hat, хоёр дахь зогсолт Forest Gump, гурав дахь зогсолт Monument Valley. Mexican Hat. Mexican малгай шиг тийм хэлбэртэй л уулч юм нэг байх юм тийм ээ. Манай одоо мэлхийн хад гэдэг шиг л. Тийм. Үргэлж хамт үргэлж сөв мэд. Холоос зайнаас харахад бол яг тийм Мексикийн одоо үндэсний малгай байдаг шүү дээ. Нөгөө бүрх малгай байдаг шүү дээ. Бүрх малгай. Яг тэр бүрх малгайг ингээд байгалийн тийм тогтцсон. Хадаар ингээд хийцэн хүний гараар хийцэн юм шиг тийм гайхамшигтай тогтцол дээр очисон. За баяраа битээр явсаар аваад Mexican Hat буюу одоо Мексикийн малгай гэдэг нэртэй юм өвөрмөц тогтцтой юм хадны хажууд ирсэн байна. Тэгээд байгалийн үзэсгэлэнг үргэлжлүүлэл биширсээр л явж байна. Миний хувьд сэтгэл амар гоё байна. Одоо тэгээд бид нар Mexican Hat Мексик малгаан дээр яг энэ Мексик малгай шиг тийм тогтцтой чулуу байна. Энэ одоо амар сони энэ чулуугээс харуулж байгаа шүү дээ. Одоо миний хард харагдах байх л та. Яагаад ч одоо дөрөв бид нар ярьж ирсэн энэ ингээд чулуу ингээд тогтцсон ингээд байж штэ. Тэгээ одоо энэ хичнээн жилийн дараа нэг л өдрийн чулуу нь унах бах та гэж. Одоо бодвол унах байлгүй те. Энд ч одоо ингээд тогтцсон байгаа юм чи. Тэгээд анх одоо трипли аяллыг эхлэх гээд яг одоо баяраа битээр санаагаа яриа байж хахад за ер нь Америк явъя болоод тэгээ хамгийн дөрөнд Америк явах та. Миний яг харж төсөөлж исэн зураглал бол яг энэ байна. Тэгээд яг тэрхүү одоо төсөөлж исэн зураглалынхаа одоо яг бодит байдал дээр нэрчсэн. Яг одоо төсөөллөө биелүүлээд явж байна. Нэг гоё бодогдож байгаа юм ийм гоё байгальтай газар. Амар гоё кино хийсэж чадчих байна. Тэгэл энэ хадаа сандар морьтой дахиал. Монголд хэлмэл тэ. Яг энэ уртхан талд юм гол урсж байна. За энэ голоор бол хүмүүс гоё усан зав хийлдэг. Завин дээр амраад нарлаад хөвтээд гэр бүлээрээ амраад явж байна. Тэгээ энэхүү одоо газар маань өөрөө бас одоо инданчууд их байдаг, нутгалдаг байсан газар одоо тэр дээгүүр ингээд уулан дээр хадан юм гэр барьсан байх жишээний тийм сайхан тогтцтой газар ирээд одоо сэтгэл маш өндөр байна, сайхан байна. Газар зүйн байрлалууд энэ чинь тодорхой хэмжээнд доогуура газар хөдөлж идэг гэдэг чинь тэгээ их газрууд нийлээд тэгэхээр тэрнээс болоод бас энэ унах магадлал өндөртэй л юм байна. Ямар ч гэсэн унахаас өмнө ирээд үзчихлээ.
За тэгээд дараагийнхаа газар руу одоо өнөр явцгаая. Forest Camp. Үцгээ. Forest Camp-ийн нөгөө нэг road гэдэг шүү дээ. Яг зам. Тий. Forest Camp киноны зураг авалт хийсэн хамгийн төгсгөлийн сцен дэр үлдэж чинь. Тэгээ Forest Camp нэг олон хүмүүстэй ингэж гүйж ирж байгаад гинтхэн зогссноо. Ард нэг бага хүмүүс цугларсан байдаг шүү гэсэн чинь за би харилаагаа яваад байдаг шүү дээ. Яг тэр хэсгийн зураг авалтыг хийсэн. Одоо тэр киноны зураг авалт хийгдэж явах үедээ бол тэр тийм алдартай газар бол байгаагүй юм шиг байгаа. Тэгээ тэр киноноос хойш бол аялал жуулчлалын яг тийм бүс болж тэр зам болдог гэж. Одоо тэгээ биднийг бас зураг авалт хийх болон тэргүүр дайрч гарахад бол олон орны хүмүүсийг аялал жуулчлалын бүс болгож Солонгосод байсан, Японууд байсан, Америкийн өөр өөрсдийн энэ тэндээс ирсэн бас жуулчид байсан. Тэгээ их олон хөлийн газар болсон тийм сайхан газар байдаг юм байлээ. Тэгээ тэрийг яг харангуутыг яг л тэр Forest Camp гэдэг кинон дээр гараад гүйдэх хэсгүүд бол шууд санаанд ордог тийм сайхан газар байл. За. Алдарт Forest Camp-ийн зам дээр ирж байна. Forest Camp. Энэ нөгөө амар алдартай зураг юм шүү дээ. А тийм байна. Нөгөө нэг мэдээ өргөгч юм. Тий, мэдээ өргөгч энэ. Одоо энэ нутгийн уугуулуудын бэлэг тэмдэг болсон зураг гэсэн. Тэгээ энэ яасан бэ гэхээр одоо энийг тэгтээ зогсоож болохгүй л байх л та. Дараа нь харуулж тий. Нутгийнхаа төлөө тэмцэж хамгийн сүүлд ингэж олон харуулад, буудуулаад ирээд мэдээ өргөж байгаа. Нутгийн уугуулын зураг гэсэн. Яг энэ уугуулын хамгийн алдартай зураг л гэж яригддаг юм байна. Зураглал тий. За энэгээр тэрээр нэг эгчнэр юу зарж ийн орч үзэх үү? Тэгээл та. Жинхэнэ нутгийн эгчнэр. Жинхэнэ нутгийн эгчнэр ч одоо энд Манай дарвийн эгчнэр. одоо ингээл нөгөө тэрэлж мэрэлжэл дамаал байж хахад байж идэг ингээд шүү дээ. гоё юмнууд байж идэг шүү дээ. Айгуу тийм эмхтэй л юм а тий. Өөрөө өөртөө зүүж үзсэн. Энэ бол оюу. Тэр хэмэтай гэдэг наа. Яг шүд мөн. Ийм. Энэ бас их гоё юм шүү дээ. Энэ Гарын зүйлтэй. Хоолойны зүйл. Ийм. хаалны. Үлээ чи ингэчээ да. Энэ эмхтэй өх үү? Хоолойнд эрэхтэй байж зүйл. Энэ ир юмгүй. За барьж байгаа. Гоё яригч. Хөөе. Боогод ба штэ. Зүгээр Бид нар гайхаад штэ. Аа ингэж ямаан соёо гэж. Ямаа сая. Соёотой ямаа. За чи үүнээс хойш гахаан боо боллоо шүү. Яман соёот баяр бат. Энэ хаанаас авчваа би? Баш эндээс нэг юм үзсэв чи нэг юм авчил да тэхүү. Энэ бол бас өгшөө анинат бол гоё. За Өөр газараас төшөө өгшөө өөр юм. Тийм ээ эддэг жоохон эмхтэй л гэж юм үү? бай. Жоохон эргэтэл. Thank you. Thank you. Тэр толгод дээр очиод яриа мараага хийгээд хэцүү байгаа. Толгодыг даван дуугай толгод гэдэг үг сонсоод шууд толгодыг буцлаа. Чимээ нэг юм. Ундаад гэдэг. Таныг үгийлэн ядагда гансраад байна гэдэг л. Өгүүлэн гансрах юм. Хат хитүү. Удон хорвоо Хаваагийн жамыг таа. таад байх шиг. Удаа холдоод байх шиг гэж. Зарим идмээр байна гэдэг болохоор Зарим игэл халуун байна. энэ ингээл яг нэг өөр ангаар нөгөө хоол идчихэл урууддаг хэсэгтэй айгуу төстэй харагдах хэрэгтэй. Нэг өндөр адны хажууд нэг хоол идчихэл. Одоо ийшээ ингээл энэ юу канон байхгүй бол ингээл тал газар нь бол яг л манай өмнө говь биш үү? Өмнө говьд нэг бороо мороо ороод их сайхан жил чинь ийм гоё ногоон бутан үүснүүд ургачихсан байдаг шүү дээ. Триплигийн хамтрагч Чүски. За энэ малгай толгой өмсөхгүй л гадаа бол бас За хүүтэ ундаа уу сайхан. Хүүтэ ундаа. энэ шинэ кола гарсан байлаа юм шаран өнгөтэй. Хүүтэ ундаа уу.
Манай гуях хөтөнд. Алиахан. Ямар бүрэг юм болчих сая. Уг нь өчигдөр засаараад хөлж өгөх гэлээсэн. Өнөөдөр яраа. Ийм болчоод. Тийм. Гарч ирж штэ. Тэгээ нэр аялалд бол энэ гутлал бас галзуу юм байна уу? Эндэл Тийм. үнэхээр энэ хоёр бол нэрээ. Сайн уу? Сайн уу? Юу вэ? Энд ч Соломоны тактикл нөгөөх нь энгийн уулны оюун ч бас тактикл шүү дээ. Энд гэхдээ үдээсний энэ шинэ технологи гарснаар бас амар юу байсан гэсэн шүү дээ. Соломоны ингээ хийчихдэг байхгүй. үдээс даллагч. Үдээсээ ингээд Одоо энэ чинь цэрэг армийн зориулттай тактиктай байлдааны ажиллагаа ийм адал явдалтай хамгийн хэцүү нь юу гэж юу хилдээгүүр гарахад үдээсээ тайлж бодлоо. яг ингэж үдсэн байхад үдээсээ тайлах их л хэцүү юм байл. Тэгээ манай алтан долгиогийн хам таланд бид хоёрт ажлын амжилт хүсэж хувцас бэлгэлсэн байгаа. За тэгээд Ийм гоё газар ирсэн чинь. cheers. Колагс cheers. Колагс cheers гэж cheers хийн штэ. Би PV cheers. Cheer хийн. Cheer хийн гэдэг чинь өөрөө чирийн тухай ярил та. Энийг бас манай Nike компаниас заасан байгаа энэ. Nike манай найз зарсан гинэ. Зарсан. Таарч өөрсдөө заасан байгаа. Өгөөгөө зарцсан. Өөрсдөө. Тэгээд хүмүүс чулуугаар тоглож байгаад орхиод явсан байна. За тэгээд одоо тэнд харагдаж байна да. Үнэхээр гоё тогтцтой энэ хаднууд, хадуу уулнууд. Үнэхээр гоё юм те. Тэнд чиний нөгөө нэг хоёр хурууга ингэцэн гэдэг юм биз дээ Бобби. Тэ? Тэрийг сайн харах юм бол хоёр хурууга дээш нөгөө нэг Пис гэсэн юу пис шүү дээ. Пис ч дээ. За тэгээд шар зам маань үлзийтэй гэд. Нэг хоёр ах байсан гэстэй. Тэр явж идэг. Тэ. Алтан шар зам мам гэж ярих маягтай. Энэ зам бол одоо нөгөө бид нар түрүү хэллээ лөө. Forest Gump-ийн гүүжгаад за би харилаа гэдэг. Тэгээ тэр хэсгийн зураг авалтыг хийсэн зам байна. Яг энэ урууддаг дээр ингэж гүүжгаад наад цаанаасаа гүүж ирж байгаад тэр цааталт нөгөө нэг хаднууд харагдаж байгаа зү. Нэг 1994 оны кино. 94 оных л дөө. 94 оны кино. Тэгээ энэ кино маань бас Оскар шилдэг нэлээд олон шагналуудтай. Оскар шилдэг кино шилдэг жүжигчтэй илүү тий. Тийм кино. Энд тэгээ хүмүүс бас их замын голоор гүүж яг нөгөө киноны дүрслэл шиг тэгж зураг авахулдаг юм байна. Тэгээ ахуулах хүсэлтэй боловч хүн ч бас хөлгөө ихтэй байна. Хөлгөө ихтэй маа. Гүйегийн аяллаа нэвтрүүлэг дээр бид хоёр оролцож байгаа мó. Гүйегийн So Easy аялалд одоо хамтраад бид хоёр одоо зочин хөтлөгчөөр одоо явж гин тэгээд. Тэг үнэхээр So Easy юм аа. So Media үргэлж хамт. За. Ахын Forest Gump-ийн зам дээр явж байна. За энэ бол Юу зах вэ гэж. энэ бол За манай зургийн багийнхан ингээд байж байна. Ингээд манай гүйнээ бол гүйнээ гэдэг байна. Манай гүйнээ бол ерөөсөө Эднийхний зураг авах шиг байна. I said in the fucking middle, goddammit. Where you going, brother? All right. You ready? 1, 2, 3. 1, 2, 3. One more. Байцаагаараа гэрээ. На машинч. Энэ бол баг машин байж тээ. Beautiful. Машин байж тээ. What are you drinking? Энэ 2100 мянга зуух. Thanks. Southern Comfort. Oh. He's got some moonshine over it. What's your YouTube channel? Bad Dad. Vlog. Аач нэг мотоциклийн юунууд юм шиг шүү дээ. Клубүүд ч гэх юм уу. Тэгээд явсан газруудынхаа бас стикернүүдийг бас мотоциклийн клубүүд байх шиг байна. Замын юунууд байна. Өө энэ So Media гэж юу да? Ой. Энэ дотор So Media-г нагаа явуулчихгүй тий. Ready to plug into your new fence at any given time.
Pig Daddy. Pig Daddy. Is that you? Yeah, that's my business. Arizona Bike Week we're just at. Pig Daddy. Beautiful. Pig Daddy. All right, man. Probably see you someday in the States. You guys. Cheers, buddy. Yeah, see you. All right, man. Good to meet you. I live in LA, so. Heck yeah. Oh. Баяраа би чамайг нэрээ морь барьчихлаа. Йоо, тэр. Би нэвтрүүлгээ дуусгамаар шүү. Ядаж ил зүгээр. Наач мөр жөөлчин болцсон байна уу? Monument Valley бол бас нэгэн өөр гариг. Тий. Яг дараагийн өөр гариг. Одоо надад бол тэгж бодогдчихсэн л та би яг ингээл очиод харж байхдаа бидний хамгийн ойрын үзсэн кино гэх юм бол Dune гэдэг кино гэдэг шүү дээ. Dune гэдэг кинонд дэр ч бол элсэн зүйлэл гардаг бас тийм том хаднууд гардаг шүү дээ. Яг тэрний шиг тэрний тогтцтой нэлээд тийм төстэй юм шиг. Тэгээд тэнд бол ер нь амьдрдаг хүмүүс ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд бас хэрээр амьдрдаг хүмүүс энэ төр байх юм бол бас нэг тийм Dune гэдэг кино шиг байх болоо гэсэн тийм төсөөлөл бас байсан. Тэр Monument Valley бол яг бид нар Forrest Gump-ийн талаас бол үзэхэд бол яг бүр тэр хол харагдчихсан боловч яг тэр өөрөөсөө жуулчдын болон нутгийнхны мэддэг тэр нөгөө талаас нь тойрч тэр нэг айлын хашаадан дураар гарч явсан шүү дээ. Бид нар яг явж байгаад яг тухайн газар руу бас очих, машинаар очих бол боломжгүй. Тэгээд замд очиж бас нутгийн бас нэг уугуул иргэнэ айлын хашаанд нь машинаа тавиад тэгээд бид нар яг замчлуулаад ийшээ ингээд та нар чигээрээ яваад бид нар нэг бараг нэг цаг гарan алхаж ийж яг тэр байршил дээр атсан баха. Тэгээд тэндээс бол үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм л гэж Шийдэж. жигт юм да. Яг нуруугаар ирэх. Би энэ цагаан биш шүү. Яа. Камер дээр л ингэж харагдаад. Би амьдрал дээр би арайч бас нэг хар гэдэг очиж авч үзээгүй. Гэхдээ Хараа гэж. дундуур нь бас байгаа. Тийм баярыг ханд амир. За би энэ гурыг өрөө. Энэ бид нар Monument Valley-ийн доор нэрээд тэр уугуулын яг манай монголчуудыг хашаалтай. Тэгээд тэр талдаа яг амьдртын нэ тэгээд хүмүүсээс зөвшөөрөл аваад бид нар хашаанд нь машинаа тавьчаад одоо Monument Valley Монумент ч гэсэн болно доо ер нь. би бол хамаагүй шүү дээ Monument Valley дээр одоо очих гээд тийш бас. Үлээ алхах юм шиг байна. Цаашаа байгаль бол үнэхээр байгальдчих хардчих. За Энэ хүмүүсийн ахуй амьдралыг нэгэд харахаар бас айгүй тийм монголч байгаа. хүмүүс яг нэг тийм Монгол айлын гадаа ирэл нохоо уцаад босноо ш тэ. Тэгээ нохоо уцаал одоо тэгэнгүүт гадаа нойлтой тэнгүүтээ энд ингээд юм яг байшинтай ийм Монгол айлч гэсэн зөндөө байдаг шүү дээ ингээд нормалтай. Энэ бид нар Monument Valley-ийн доор нэрээд энэ бас яг нутгийн уугуулууд бас хийх юм байна. Тэгээ энэ араа эргэн тойронд ийм гоё байгальтай хийж байна гэдэг бас гоё юм аа. Тэгэхээр нутгийн уугуул нутгийн эзэд нь гайхалтай амьдэрдэг юм байна шүү. Гэтэ энэ хүмүүсийг ингээд би бодоод байгаа байхгүй. Монголчуудаа амар төстэй байж байгаа байдал, зан характер тэр амьдарж байгаа орчин нөхцөл тэр хүмүүсийн тэр нэг одоо яг мөн чанарын нарийн яг юу гэж боддог юмс бид мэдэхгүй л байна. Гэтэ зүгээр харах тэр хүмүүсийн зүгээр нэг хальт юм яриад үзэх. Яг л нэг Монголд өдөө явж юм шиг л санагдаж байна да. Явцгаая. За манай эндхийн уугуул иргэн маань тэнд төрүүлээд алхаж байгаа. Яалтчгүй одоо уугуул иргэн болцсон шахуу хүн дээ. Тэгээд манай Бобби гээд найз байгаа.
Уйнууд ялчгүй манай харгана шүү дээ. Тэгэд харган шиг л юм байна. Угаасаа тэгээд юу та. Энэ уг нь тэр жимийг олчулах амар юм байна тий. Тэгэхгүй жим байгаа гэдээсээ. Тэ дөнгөж эндээс гараад ийм богинохон явж штэ. За одоо тэгэл явна дахио. Энэ хэлснүүд бас гიშгээр шууд гулгаад нураад ах юм. Яг манай улаан тоосох шиг тийм хэлснүүд. Яаж тийшээ гарч ба би. За ямар ч гэсэн энэ бол үнэхээр шанц шалгадаг алхалт юм байна. Энэ ч бас тийм амар. Нөгөө нэг Google дээр Monument Valley гэж бичээд хараад энд очих юм байна. Өстой гоё зураг юм байна гэж бодогддог. Тэр ойлголт бол үнэхээр өөр юм байна шүү. Хүү. Өгсөд унлаа штэ. Яа. Уухан авч гараагүй штэ. Гоёо. Ойрхон гэж бодоод алхацсан чинь үнэхээр ийм бас зугаатай байсан байх шүү. За чи манай татдаг. Бүс дайраа өндрөө. Эй! Цөөрөөд чимэрээд тэ. Байгалийн акустик гэдэг чи одоо энийг хэлж байгаа шүү дээ. Амфитеатр. За. Суугаад авъя даа. Бид хоёр яг одоо Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Monument Valley гэдэг газрыг хүрэлцэж ирээд байна. За үнэхээр өндөр юм а тий. Амар өндөр юм байна. Үнэхээр өндөр. Бид хоёр өстой энэ байгалыг гайхсаар л тэр доороос гарч ирлээ. Гайхсаар бишрсээр гарч ирлээ. За тэгээд одоо 21-р зуунд дэлхийд даяараа энэ сошиал амьдралд хит их одоо хөвшсөн байна. За тэгээд тэрхүү амьдралаас жоохон одоо холдоод энэ сайхан байгаль дэлхийтэй танилцах, тэдгээр зүйлсийн гой сайхныг мэдрэх тийм зорилготой одоо тэрийгээ та бүхэндээ хүргэх зорилготой ингээд хамгийн анхны дугаараа Америкийн нэгдсэн улсаас эхэллээ. Хүн болгоныг бас байгаль руу аялаарай гэж уриалахаас гадна бас хүмүүсийн сонирхол бас байгаа шүү дээ. Хотуудад сонирхолтой ч юм өндөр барилга байшин техник технологид сонирхолтой хүмүүс бас байж магадгүй. Гэхдээ тэр хүмүүс ч гэсэндээ хотуудаар аялахынхаа хажуугаар бас тодорхой хэмжээний тэр газруудынхаа үзэсгэлэнт газар байгалуудаар аялаад үзээсэй. Тэндээс авах мэдрэмж нь шал өөр мэдрэмж байдаг шүү гэдгийг энэ завшааныг ашиглаад хэлмээр байна. Та бүхэн маань бас аялж үзээрэй. Тэгээ ерөөсөө бас яг энэ байгальд байгаагийн гол утга учир чи өөрөө одоо жишээл ямар ч одоо сүлжээ алга утсан жишээл. Энд ингээд ирсэн. Тэгээд энд одоо юу хийж ийн яг сайхан бие биентэйгээ амьд харилцаа үүсгэж бие биенийхээ одоо сэтгэлийг сайхан хуваалцаж сонсох тэр боломжууд маш их гарч ирж байна. Гэх мэтчлэн байгальд гараад ирэхэд нэг тийм янз бүрийн стресс байхгүй юм сайхан одоо сэтгэлийн таашаал тайван байдлыг маш их авдаг. Тэрүүгээр хамгийн их давуу талтай гэх юм уу те. 3 хоногийн өмнө яг цасан дээр явж байгаад одоо энд хүрээд ирсэн чи яг юм бүр 28 градусын халуун ба шүү дээ. Энэ хараа гар мар түлдсэн. Одоо энд бол бит хоёрын нүрийг хамгийн сайн хамгаалж байгаа зүйл гэх юм бол Чүскинийхээ нарны цэцгийг түрхэд гарсан. Ер нь бол бас наранд нүүр бол энэ төлөгдөх. Тийм мэдрэмж бол ерөөсөө өгөхгүй нь одоо нэг түрхээгүй газрууд баастай амар төлөгдөж байна. Нарны хурц байгаа гэж. Чүскинийхээ нарны цэцгийг түрхээгүй мартаж гараад одоо ингээд Филиппинд авалж байгаа байхгүй. Биш ээ. Бангладеш бараг Бангладеш нэг бол нэг юм балам хүн юм шиг. Гэхдээ энэ байгальтайгаа би бас их сайхан уусч ийн гэж өөрийгөө бодож байгаа. Тий. Цаатлын өнгө бүгдээ. Энэ улаан уултайгаа би өөрөө их уусаж тий. Би ч өөрөө энэ яг энэ байх ёстой хүн юм байна гэдгийг маш их мэдэрч байна. Энэхүү
одоо урт удаан аяллыг маань одоо өдий зэрэгтэй бий болгоход бас мэдээж хамтарч ажиллаж байгаа байгууллагууд байгаа. Одоо мэдээж ийшээ гарахын тулд төв зургийн газраа бид ч өөрсдөө мөнгө төгрөгийг бэлдэж байгаа. За тэгэл тэр болгонд маань голомтынхаа платинум картыг бариад очиход ямар ч асуудал алга. Зөвхөн одоо хоёулахнаа биш, голомт банкныхаа карттай явж байгаа. Тэгээд Universe is everything голомт банкны платинум карттай бас Баярлалаа. Аяллаа тэмдэглэлтэй мань хамтарч ажиллаж байгаа So Media гэдэг аппликейшн байгаа. Энэхүү аппликейшн бол хамтарч байгууллагууд маань яг хэрэглэгдэж явж байна л да. Одоо жишээлбэл So Media гэхэд орой очиод унтахтаа ч юм уу альсэл замд явж байхдаа бид нар интернет байгаа газар бүх өөрийнхөө хүссэн кинонуудаа болон хүссэн зүйлсүүдээ бүгд контентуудаа үзээд явчихж байна. So Media маань үргэлж шинэ гэсэн уриатаагаар манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа So Media. Тэрийн миний өмссөн байгаа энэ өмнөд бол үнэхээр жинхэнэ одоо энэ аяллаа ялангуяа энэ байгаль дээр одоо хөдөө гадаагаар явхад үнэхээр хэрэг болж байна. Гэтэ яг энэ зориулсан юмдаа үнэхээр өөр байд юм байна. Яг мэдрэгддэг юм байна. Энэ готл маань одоо төшөөгөө юу яахгүй байна, шороо оруулахгүй байна, ус нэвтрүүлэхгүй байна. Тэгээд ийм халуун байгаа ч гэсэнтэй бас халуурцуулахгүй байна. Тэгээд Helicon брэнд, Solomon брэндийн хамт олонд маш их баярлалаа гэдгээ энэ завшаанд хэлье. Уг нь бол нэг зураглаач та бодож байгаад автсан байсан бол ч гэж боддог чи манай зураглаач энэ тэнд ёо гэж хорлоо. Бас зарим газар яс автах юм аа бас хад жолоон дээгүүр явахаар энэ хоёр маань халтарч унчих гад байх юм. Ийм өндөр их завчим хадан дээгүүр явахаар халтарч явчих гад байх юм. Тэгээд нэг харганы хажуугаар гарахаар хатгуулаад байх юм. Тэ нөө бид нөө застай газраар явсан шүү дээ. Тэгээд бас дараад байх юм. Энэ үнд маань бас салхи мэл их сайхан хамгаалчих. Салхич оруулах юм, салхинаас ч хамгаалах. Монголын зунтай бол яг адилхан байна. Монголын зунтай маш ижилхэн байна. Яг одоогийн бидний байгаа энэ байгаль маань өөрөө жоохон элсэрхэг, говь цөлдөө учраас яг Монголын говь цөлдөө юм байгаа юм шиг. Тэгээ одоо яг битүүрийн энд байгаа газраас яг ингээд доош харах юм бол ийшээ гоё өндөр хавцал байна. Тэгээ эндээс мэдээж та бүхэндээ харуулна. Тэгээ түрүүн би нэг adventure enter гэдэг нэг англиар ярьчлаа. Adventure гэж авч нэг ганц хоёр удаа. Гэхдээ maybe бид нар maybe гэж авч бид нар ямар. Бид хоёр ямар нэг бо Тайланд Синга. Үгүй энэ ч одоо нэг Ютад энэ орсноо юу гэж бодоод байгаа те. Америкт хоёр ирсэн, Европод нэг 10-аад орон явснаа юу гэж бодоод байгаа. Maybe гэж авч. Чисээ юу гэсэн гинэ? Adventure гэж авч. Читхүү. Биш яг ийм газар шууд ингэж амьдэрдэг үл яг уу. Ийм газар амьдэрдэг бол үгүй бас арай л бас хэцүүлтэй. Одоо бид хоёр бол яг энэ Юта мужийн Навахо аймагт ирсэн байгаа. Тэгээ энд болохоор яг одоо нутгийн уугуул иргэд гэж хэлдэг бид нэр одоо энэ тхийн одоо яг энэ Америк ТV-ийн анхны одоо энэ газар нутгийн эздүүд юм да. Яг ер нь бол яг ориг Америк гэж бодсон үг үстэй тий. Яг нь тий газар нутгийн хувьд бол яг ориг Америкчууд л гэсэн үг. Тэгээ манай монголчууд маань бол индианчууд гэж ярьдаг. Ер нь индианчууд гэж ярьдаг л да. Тэгээ бас нэг бол лидерчлэг юм өв соёлоо хадгалаад бас хайрлж хамгаалаад энэ хавьдаа ингэж амьдраад байгаа юм шиг надад бас нэг тийм мэдрэмж төрж ирсэн. Яг бид эдийн хувьд бол энд амьдрах бол бас мэдээж хэцүү л баг л та. Дам яриач гэх юм нэг ам дамжсан тийм яриа байт юм билээ. Тэр ягаад индиан гэдэг үг гэхээр одоо нэг Америк ТV-г анх нээсэн хүн маань өөрөө анх энэ нутагт ирсэн ээ. Энэ одоо юу гэдэг энэ нутгийн уугуултыг хараад эднийг индианчууд энтхэгүүд байна гэж одоо андуурснаас болж одоо тэгээд дам дамжиж явсараа одоо тэгээ хүмүүсийн хооронд нэг индиан гэдэг нэр тийм нэр томьёор нь үүссэн гэж. Энэ бол гэхдээ яг зүгээр ам дамжсан юм яриач байж магадгүй нэг юм яриа байд юм билээ. Тэгээд тэрнийхэн дагуу бид нар л индиан энэ хар багасаа л Покахонтас центр гэл те. Тэнгүүд нэг индиантай кино гарч ийн. Индианууд байштай гэл яриад бүр сурцсан болохоор. Гэхдээ ер нь бол өөрсдөө их дургу байд юм байлээ. Индиан гэж хэлэхээр. Та нар индианууд дургу. Одоо энд чинь жишээлбэл яг энэ Навахо гэдэг аймаг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо Навахочууд гэж хэлүүлэх юм бол илүү их өөрсдөд нь таатай байдаг юм да тий. Одоо ар хангаачууд гэдэг шиг тий. Навахо гэдэг аймгийн тухай зүгээр товчхон хэлэх юм бол энэ хүмүүсийг болохоор Америкийн бүр хойд хэсэг буюу Канадын өндөр Атлас гэдэг уулын Атлас бас бараг 1000 жилийн өмнө нүүж ирсэн гэдэг тийм түүхтэй тийм ард түмэн юм байна лээ. Мэдээж дэлхийн хамгийн гоё байгалийн үзэсгэлэнтэй газрууд аль улсад ямар газар байдг вэ гэдгийг одоо
энэ нэвтрүүлгийн гол зорилго маань илрүүлэх тэ тэрхүү газруудаар хамтдаа та бүхэнтэйгээ аялах. Тэгэхээр нэвтрүүлгийн турш та бүхэн маань бит хоёртой хамт аялаж хамтдаа байгаарай гэж хүсэж байна. Тэгээ энэ нэвтрүүлэг маань үргэлжлээд дараагийнхаа өөр гоё газруудаар үргэлжлэн та бүхэндээ хүрэх болно. Картон цаас ингэ давхарлцсан юм шиг үетэй.